За та бүхэндээ нүглөөний мэндийг хүргэе. Өнөөдрийн чуулганаар энэ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг гишүүд маань хэлэлцэж байна. Үнэхээр энэ өнөөдрийн сурон скутер, мопед энэ орчин үеийн одоо бичил цахилгаан тээврийн хэрэгсэл нь зөвхөн Монгол төдийгүй нийслэл хот төдийгүй дэлхийн олон улс орнуудад маш их түгээн дэлгэрч хэрэглээ нь бол одоо өдрөөс өдөрт ихсэж байгаа маа. Манай улсад 2019 он цар тахал ковидын дараагаас эхэлж энэ бичил цахилгаан тээврийн хэрэгсэл бол өргөн хэрэглэгдэх болсон. Үнэхээр замын хөдөлгөөнд оролцож замын хөдөлгөөний аюулгүй замын хөдөлгөөний дүрмээр зохицуулагдах аргагүй байдал үүссэн учраас энэ хэрэглээ нь өдрөөс өдөрт нэмэгдэж түүнийг дагсан одоо мөн үр дагаврууд бий болж осол гэмтэл иргэд маань одоо олон тоогоор одоо гэмтэх ийм одоо сөрөг үр дагаврууд үүссэн учраас миний бие энэ хуулийг 2024 оны 9-р сарын 6-нд Улсын их хурлын даргын 76 дугаар захирамжаар ажлын хэсэгт орж ахалж ажиллаж одоо өнөөдөр энэ хууль эцсийн шатанда одоо эцсийн хэлэлцүүлэгтээ орж жил одоо хагасны нүрийг үзэж байгаа. Мэдээж альва нэгэн хууль одоо бүрэн төгс тийм хууль гэж бол ер нь бараг байхгүй л дээ. Тэм учраас энэ хуулийн төслийг анх өргөн барьж ажлын хэсгийг ахалж явах явцад бас нэлээд одоо хүндрэл бас эсэргүүцэл ийм юмтай бол тулгарч ирсэн. Төрийн захиргааны төв байгууллага за хууль зүйн яам, зам тээврийн яам, нийслэлийн удирдлагууд, тээврийн цагдаагийн алба тухайн үед бол ер нь дэмжих талд хуулийн төслийг дэмжих талд бол нэлээд сул ажилласан гэдгийг би бас өнөөдөр хууль санаачлагчийн зүгээс энд бас онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Магадгүй энэ сурон скутер, мопедийн энэ хуулийг өргөн барьж хэрэгжүүлэх шатанд одоо нийслэлийн засаг дарга энэ хууль зүйн дотоод хэргийн яам, энэ зам тээврийн яам, энэ тээврийн цагдаагийн алба одоо тэднийг бол үүргэжүүлэх ийм одоо юунд хүрч байгаа. Замын бүтэц муу, нийслэл хот угаасаа төлөвлөлт муу. Явган үүний зам өнөөдөр ямар одоо хэцүү байдалтай байдгүй. Энийг дагсан одоо энэ сурон скутерийн хэрэглээ нэмэгдээд цаашид бүр хэдэн мянгаараа ингээд нэмэгдэх ийм хандлагатай болсон. Энэнийг засварлах, энэ замын асуудлыг шийдэх, төсвийг батлах, энэ замтай болгох асуудлыг одоо хууль батлагдсан цагаас эхлүүлэн нэхэж шаардаж ажиллах болно гэдгийг бас энд хэлхийг хүсэж байна. Бичил цахилгаан тээврийн хэрэгсэл сурон скутер өнөөдөр энэ залуус иргэдийн нэн чухал тээврийн хэрэгсэл болсон. Маш олон давуу талууд байгаа. Энэ нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах, нийслэл хотын замын төвжирлийг бууруулах, иргэд залуучуудын одоо ажилдаа, сургуульдаа цагтаа яваад очих тэр цагийг хэмнэх, эдийн засаг санхүүгийн өрх гэр бүл хувь хүнд эдийн засаг санхүүгийн хувь төлтөл түлхэц өгөх, нэмэр өгөх ийм тээврийн хэрэгсэл болж хөгжсөн. Ямар нэгэн энэ тээврийн хэрэгслийг сурон скутер, энэ мопедыг өнөөдөр замын хөдөлгөөнд оролцуулахыг одоо болооч. За асуултаа гүйцэтгэд асууч. Хориглооч бүр мөсөн одоо замын хөдөлгөөнөөс хасаач гэсэн иргэдийн санал гомдол маш их ирдэг. Аль энэ тал дээр бол хориглох одоо торгох энэ арга хэмжээнээс илүүтэй бид нар энэ хэрэглээг яаж нэмэгдүүлэх юм? Яаж замын хөдөлгөөнд соёлтой зөв одоо оролцуулах юм? Энэ тал дээр энэ хуулийн төслийн гол үндсэн одоо санаа явж байгаа. Нийгэмд тулгамдсан, нийгэмд нэн хэрэгцээтэй шаардлага бий болсон учраас энэ хуулийн төслийг өнөөдөр манай эрхэм гишүүд баталж өгнө гэдэгт итгэлтэй байна. Ер нь хууль санаачлагчийн зүгээс ажлын хэсэг хандаж хэлэхэд анхны хуулийн төслийн яг хэдэн хувь өнөөдөр энэ хуулийн төсөлд
тусгагдаж чадсан бэ? Хувьчлаад үзвэл ер нь яг хэдэн хувь нь одоо орсон бол? За ажлын хэсэг санаачилсан хуулийн маань хэдэн хувь нь үлдээ хэдэн хувь нь өөрчлөгч вэ гэж асууж байна.